Хүүхдээ анхаардаг ба анхаардаггүй аав ээж. Хүүхдээ анхаардаг аав ээж. Ээж. Би өнөөдөр тоон дээр муу авцсан. Ойлгохгүйсэн минь хөө. Ээж энэ томьёо хож би энэ томьёог нь юусоо ойлгохгүй тоондоо орлуулж бодож чадахгүй байгаа хгүй. Үгүй тийм минийх ойлгохгүй л аав ээжээс асууч л та. Аав. Би энийг юусоо ойлгохгүй энэ томьёог нь та надад заагаад өгөлтөө. Алаараа. Оо, миний хүн эн чинь аюу амархан штий. Энэ урд байгаа тоог энд байгаа тоотойгоо нийлүүлээл энд нь хуваачгал хариун гараад ирж штэ лөө. Нарта. Ингээл гараад ирж байгаа. Амархан байгаа зү. Оо ийм амархан байсан юм уу? Тийм штий. За илв чи одоо ингээлийн тоог нэг бодоод тоо. Энийг үү? Тэ. За энэ дээр нэмээд энэ хуваагаад сүү. Энэ зүг аав. Зөв штий миний хүн амархан байгаа зү. Ийм амархан байсан юм уу? Баярлалаа аава. Аа харин хүүхдээ анхаардаггүй аав ээж. Хөөе үрээ. Яава. Энэ хүүхэд чи ангиасаа ганцаараа муудуу авсан бэ? Итгэшүү ухаантай юм бол эндээ хэлээч. Яалаа гэж их халууцуулаад байгаа юм бэ санжаа. Чамааг өнөөдөр боловсралтай хүн болоосоо гэд хүний доор оруулахгүй гэд хуруу хумсаа хуглан бэрэ ажиллаж байна. Үрмэн. Би харин нөгөө тоон дээр энэ томьёог нь ойлгохгүй байхгүй. Сургуульд нь сурж байгаа чи ойлгохгүй байх чи би яг мэдтий. Дратын яасан. Хүсэндээ үлдээ чи. Хүүхдээ анхаардаг аав ээж. Аав нэг юм ярих гэсэн. За миний хүү одоо удахгүй 12 дугаар ингээд төслөө. За ер нь миний хүү юунд дуртай байна? Юунд сонирхолтой байна? Өөргөө ер нь юунд авьяастай гэж бодож байна? Одоо мэрэгчлээ сонгоно гэж амар том асуудал шүү дээ миний хүү. Уг нь надад ч нэг боцсон юм байна л та. За Би ч гой хоол хийж чаддсан шүү дээ. за тий. Тийм ч хүүн гой тоогооч болчих юм уу? Ирээдүйд гой рестораны ахлах тоогооч болоод гоё шүү дээ. Ер нь бол хоолны чиглэлээр явсан хүн ч уг нь өлсдөггүй л дээ. Тийм тий. Тэг ер нь миний хүү тэрэндээ тууштай, дуртай бас чаднаа гэж бодож ивэл бас хамгийн гол нь дуртай юм а хийнэ гэдэг чинь өөрөө гоё ихгүй юу? Миний хүү тоогооч болмол чадна л гэж бодож байна. Тий тий. Тэг аваа би чадна тий. Чадна. Ээж. Өнөөдөр би аваад инэ. Аа харин хүүхдээ анхаардаггүй аав ээж. Аав ээж. Тэр одоо 12-ыг төгсөх болцсон. Болцсон юм. Оо тийм ш тий. Мэргэжлийг сонгох болцсон. Тэг би арай жушуулсан. Жушуулсан. Жижүүрээ юу гэдэг юм бэ? Чанга хэлээч. Гэхдээ жүжигчин болчтой юм уу гэсэн юм аа. Юу жүжигч юу солиороод байгаа. Манай удмынхан бүгдээрээ энэ сэвлэгчээж яхаараа жүжигчин болтыг. Би хийм биолог хоёртой муу штий. Тэглэж үрэн та хоёр ягараа дантаа миний үгийг сонсдгүй. За таагаа хийхээ өдөөс юу гэж цорцор гэдэг юм бэ? Тийм шүү дээ. Чи одоо хүний урдаас нэг 2 үг эвтэйг хэлж чаддгүй гэж юун жүжигч санджаа байна. Чаддаг юм аа л юм дөө. Цагаан цамцаа угаасан юм уу? Угаасан. Гутлыгаа шороомоор ярьсан юм уу? Хүүхдээ анхаардаг аав ээж. За би нэг хоол идчих. Үгүй би юм ол идэхгүй. Яаж байгаа? Би чипс идмээрэн, бэлэнгой мэдмээрэн, газ доомоор чихрээд мэрэж галаад идмээрэн. Үгүй миний хөө им олон төрлийн ногоо идэх юм бол миний үг эрүүл мэдэд сайн. Дээрээс чинь дархлаачин сайжрна, хараан сайжрна. Аав шиг юм том залуу болмоор байгаа сте. Сүүлийн жилүүдэд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнгүүд нийгмийн тулгамдсан асуудал болж байна. Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэгжилж. За миний хүү. Чи сонсож байна уу? Миний хүүгийн тэр идэх дуртай тэр чипс, газтай ундаа, бэлэн гомь идэр чинь чиний бид хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүнүүд байх нь шүү дээ. Ойлгосноо? Тэгэхээр миний хүү энэ ээжийнхээ хийж өгсөн энэ витамин уурга гэхдээ эрүүл хоолыг идээд эрүүл чирэг хүчтэй ирэх хүн болно шүү. За юу? Тэгэхээр миний хоол ич. За аа харин. За идэндээ миний хүчтэй. Миний хүчтэй хоол амар тустай тий. Аа харин хүүхдээ анхаардаггүй аав ээж. Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс татгалзаж чадвал зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юм аа. Ингээд дараагийн мэдээ. Жүжигчин мөх жаргал. Судаа ингэ. Эдгээр иймэрхүү ямыг идүүлэхгүй гэж ингэж худлаа ярьж байгаа байхгүй. Тэгээ аймс аваад өмсүүлүүдэг гэж аа. Яах ч юм бэ? Гээрэ
чипс ундаа пицца дууссан юм яа давид ирдийн лүү. Тэгэж миний гараад аваад ир. Хүүхдээ анхаардаг аав ээж. Ой, Санжаа. Миний хүчи дээл мэлээ өмсөхгүй байсан юм уу? Хаа хөрмөнд явахгүй юм уу? Би өнөөдөр мөхтлөгийн хуримд очиж чадахгүй гэж хэлээ үстэй. Би 7 хоногийн өмнө найз өхнөд очиж хоног гэж хэлээгүй юм. Мартсан юм уу? Тэглөө. За. Хин гэдэг хитэн настай аав ээжний үед юм нөхөө. За нөхөр минь чи янз бүрийн болчоогөөз. За юу болдیں۔ Аа балаа мөрөдөх сонио штэ. Аа тэгээ тоглоом биш штэ Санжаа. За. За Санжаа, чот айлын охин ирсэн боловоо. Хамгаалт дээр ирэлж мэдх юм байгаа зү. За мэднэ ёо. За явлаа шүү. За тэгвэл явж өдрөхгүй. За явлаа шүү. За яваа. Явлаа шүү. За тэгээ цагийн сайхан өнгөрөөгөөд ирээрээ. За. Янз Гоё юм. бүрийн аавч шүү залхаар ойлгосноо. За. За болгооч таваарай. За. Аа харин хүүхдээ анхаардаггүй аав ээж. Жохон чанхан багсаа. Аав ээж. Аав ээж. Би өнөөдөр найз өхнөд очиж онлоо шүү. Үзаа, та ч мөр найз өхөд тоглолцсон юм уу? Чичээл намаа хийгээ яваад байгаа юм гэсэн чинь нэг CCM-тэй хөтөлцөө яваад байгаа юм байна л да. Удахгүй тэгээ хаалгаар чигтэлээд ороод ирэх үү? Хүний мэдвэл хүнсний мэддэн штэ. Хүнсний үн ямар аваа мэдэж гинүү та? Сайн хэл хань наадах та. Бүр нэг эцгийгээ дуурайсан хүүхэмсэг шааш штэ. Би яасан? Үнэн штэ чи. Үнэн биз дээ. Үнэн штэ. За Санжаа. Далжигнаад гараа. Хүүхд мүхттэй болчвол тэрийг өөрөө тижээгэр мэдүү. Тийш штэ. Чи юу гарч яах гэдэг юм? Гарч чадахгүй шүү. Гэр орондоо. Энэ гэр оронд хийх юм алах уу? Хөөш. Ой Санжаа. Хар юудэнтэй цамцаам сүд харахгүй гутмаар алхаж байна. Хайртайч гэсэн амьдрал чамаас гая мэнчин залхаж байна. Хар юудэнтэй цамцаам сүд хангастаа энд алхаж байна. Хайртайч гэсэн амьдрал чамаас гая мэнчин залхаж байна. Мэнчин энжилш надад муутал байна. Миний амьдрал чаасаа суудал байна. Энд ч суухыг хүссэн суудал байна.